За сайн байцгаана уу? Оройны мэнд манай Чикагод оройны мэнд Монголд одоо өглөө болж байгаа. Тэгээ дахиад хондоо ээлжид хоолны хичээлээ хийх гээд ороод ирлээ. Өнөөдрийн бидний меню дээр пүнтүүцтэй хурга. Яаж амархан хурдан ямар ч тосгүй пүнтүүцтэй хурга хийж болохыг та нарт үзүүлье. Өнөөдөр би салаад мастрын Electric Skillet юм залхууртай хайруулын тавг манай салаад мастрын машин хоёрыг хэрэглээд өнөөдөр хоолоо хийнэ. За намайг Эни гэдэг. Би албан ёсны салаад мастрын дилер. Манай офис Чикагод байдаг. Тэгээ манай салаад мастер маань одоо 56 оронд 500 гаруй дилер ажилладаг. Тэгээ тэр дотор одоо манай дилер одоо ганцхан одоо цорын ганц дэлхийд байгаа Монгол дилер маань манай одоо ингэ Чикагод байдаг. За тийм болохоор өнөөдрийн энэ хийж байгаа хоол маань би саяхан нэг солонгос найз нөгөө солонгос пүнтүүцтэй хурга хийж байгааг хараад өнөөдөр ерөн оройныхоо хоолнд пүнтүүцтэй хурга хийж бодоод ойрт пүнтүүцтэй хурга идэг болохоор бас сонирхолтой манай үзэгчдэд бас манай кастомерууд бас яаж пүнтүүцтэй хургийг амархан хурдан хийж болохыг та нарт өнөөдөр ахаад бас 30 минутын дотор хийж болдог хоолнуудынхаа нэг ч оронд оруулаад хийж үзүүлье. За өнөөдрийн хоол маань бид нэр халуун тоогоноос эхэлж байгаа. Хэрвээ манай энэ юуны Electric Skillet-ийн юугээ тоогоо би 400 градус дээр халаасан баа. Яад бол би өнөөдөр махта хуурах хийх гэж байгаа учраас тий. За хэрвээ ингээд та нар сонсогдож байна уу тий сэгсэрхээр камераныг янзлаах. Хэрвээ ингээд манай тоог сэгсрэх юм бол ингээд дуурч байгаа. За энэ шингэн маань юу юм бэ гэхээр одоо энэ хоёр төмөрний дунд одоо суурин дунд нь хоёр төмөрний дунд одоо юу байгаа тос байгаа. За энэ тос нь яаж байгаа юм бэ гэхээр одоо дээр үед одоо ингээд электрик юм залгууртай тоогоонууд юм утас дунд нь гүйж яадаг тийм үү. Тэр утас нь яадаг вэ гэхээр одоо ингээд халаадаг те. Тэгэхээр эндээ энэ утас явж байгаа газараа ингээд халаад байдаг. Утас байхгүй газараа дутуу халаад байдаг. Тэгэхээр ингээ хоол чи яг жигд болохгүй. Эндээ шатаад түлэгдээд байдаг. Эндээ нь болохоор түүхий болоод байдаг. Тийм болохоор байнгын ингээд тоогоо шалгаж ингээ хоолоо эргүүлж ингэж юу яахгүй бол хоол чин жигд болтгоо тийм үү. Тийм болохоор салаад мастрын энэ электрик тоогоон дээр хийсэн загвар дээр яаж байгаа юм бэ гэхээр энэ хоёр тэр төмөрний дунд тос хийснээр одоо энэ манай гал маань тэр чигээрээ жигд халаад ямар ч одоо усгүй тосгүй хоол их боломжийг чинь тэр олгож байгаа гэсэн үг. Окей. Хүмүүс намайг энд хоолнуудыг чинь энэ электрик биш өөр тоогоонууд дээр хийж болох уу гэхээр бүгдээрээ болно. Би яагаад энэ электрик тоогоон дээр хийгээд байна гэхээр нөгөө камерт үзүүлэхэд илүү амар. Шууд би нөгөө галтгооныхаа айланд дээр тавиад үзүүлэхэд амар байгаа. За энэ хоолыг бас манай энэ одоо 12 инчийн энэ юуны тоогоонд хариулын тавганд хийж болно. Шууд плеткэн дээр. Тийм болохоор бүх тоогоонууд маань бүгдээрээ яг адилхан юугаар ажиллана. Тэгэхдээ энэ би электрик тоогоо яагаад хэрэглээд байгаа юм гэхээр нөгөө зөөврийн энэ манай шууд айланд дээр ингээ багтдаг болохоор ингээд плетик рүү наашаа цаашаа гүйхгүй ингээд видео хийхэд амар учраа би энэ дандаа манай электрикийн цахилгаан тоогоонуудыг хэрэглээд байгаа шүү. Хэрвээ өөр тоогоонууд байгаа бол яг энэ журмаар бас бүгднийг хийж болно те. За тоогоо маань халчихсан. Тоогоо яаж халсан уу гэдгийг үзэхийн тулд жохон ус аваад ингээд ус цацгаар ингээд бөмбөлөг гүйж эхэлж байгаа. Бөмбөлөг гүйжээгүүл ерөнхийдөө тоогоочин халцсан гэсэн үг. Яг ингээд бөмбөлөг гүйгээд эхэлж байна тийм үү. За тэгэхээр тоогоочин халцсан байна. За одоо би тоогоон дээр халцсан тоогоон дээр юу хийх вэ гэхээр сонгон ямар ч тос хийгээгүй та нар харж байгаа тийм үү. Ямар ч тос хийгээгүй. За тэгээд шууд сонгоноо ингээд хийгээд окей сонгоноо тарааж өгөөд за тэгээд дээрэс нь би хоньны махтаа өнөөдөр жоохон хоньны махтаа хийж байна. Хүрхчэнд байсан хоньны махаараа хийчих. За ингээ хоньны махаа хийчихсэн. За энэ махан дээр болохоор би жоохон перц окей. Тэгээд жоохон давс за ингээд авсаа хийчлээ.
За ерөнхийдөө ингээд таглаад одоо энэ махан дээр одоо би ерөөсөө дарааллаад бүх одоо ногоонуудаа хийн. За би тэгэхээр одоо өнөөдөр би 3 номерын салаад мастрын юун дээр 3 номер дээрээ 3 номер дээрээ би юу хийн? Мөөгөө хийн. За би ингээ мөөгөө аваад энэ дотроо шууд хийгээд ингээд зүсчиж जैन би 3 номерын хутгаар хэрчиж байгаа шүү одоо заа. За ингээд мөөг маань хэрччихлээ. За гар дотор хийхэд зүсэхгүй. Буцаагаад наалцсан ногоо идрээ авахд зүсэхгүй. Окей. Тийм болохоор гар ганцхан ийшээ хийх юм бол зүсэгдэн. Тийм болохоор гараа дандаа хамгаалтан дээрээ 45 градус дээр ингээд барих хэрэгтэй. Окей. За мөөг маань болчлоо. За тэгэхээр ингээ мөөгөө дээр нь шууд махан дээрээ би мөөгөө нэмж өглөө. Окей. Окей. За мөөгөн дээр би нэмээд юу яана? Байцаа хийн. Байцаагаа би 5 номер дээр 5 номерын хутган дээр байцаагаа хэрчээд манай энэ 5 номерын юун дээр байцааны салат идэр хийхэд айгүй амар. Миний түрүүчийн би видеон дээр байцааны салатыг би 25 үнэт байцааны салатыг 5 минутын дотор энэ салат мастрын машин дээрээ хийж үзүүлсэн. Тэгээ та нар бас туршаад үзээрэй хэрвээ манай машин байгаа бол. За ингээ байцаагаа дээр нь хийн. Окей. За байцаагаа хийчихсэн. Одоо 2 номерын хутган дээр луунгаа ирчин. За олон төрлийн ногоо жимс идэхийн одоо ач холбогдол нь юу вэ гэхээр олон төрлийн ногоо жимс идчихэж олон төрлийн витамин минералаа хоолноосоо авнаа гэсэн үг. Тийм болохоор витамин уухтаа биш илүү одоо хоолноосоо илүү витамин минералаа авал хамгийн одоо биед одоо сайн шингэж сайтай тий ямар ч алдагдaltaгүй. За ингээд луунгаа би 2 номер дээр хэрчлээ. За дээрэс нь луунгаа хийлээ. За өөр надаа эн чи ямар ногоо байгаа гэхээр би ерөнхийдөө бол минимум 4-5 төрлийн ногоо хоолндоо хийх дуртай. Яагаад гэвэл 4-5 төрлийн ногоо гэдэг маань 4-5 төрлийн одоо минерал витамин идэж байна гэсэн үг, окей. За ингээд би борчиг хийлээ. Дээрээс нь улаан шар өнгөтэй ийм юунууд peppers хийлээ. За ингээд нэлээд олон юу хийчлээ. За би градуса 350 градус дээр тавиад. За одоо энэ дээр юу дутуу байгаа вэ гэхээр пүнтүзний хуурга хийж байгаа юм чи мэдээж пүнтүз тийм үү. Би энэ солонгос ийм улаан юугаар төмснөөр хийсэн ийм пүнтүз хэрэгжилж байгаа. Энийг ерөөсө 30 минутанд зүгээр хүүтэн усанд яасан. Буцалгаагүй, болгоогүй шууд ингээд дээр нь тавиад би пүнтүзээ доор нь тавих байсныг дээр нь тавьчлаа. Би ногоонуудынхаа доор тавих хэрэгтэй байсан. За жоохон техникийн рецепигээ буруу эхэлчлээ. За яах зүгээр би юу яагаад За миний хичээл лайв явж байгаа шүү. Тийм болохоор иймэрхүү янз янзын алдаанууд гарна. Окей. За тийм болохоор би нөгөө ногоогоо хийхээс өмнө пүнтүзээ доор нь хийх ёстой байсан. За би энэ ч пүнтүзээ ингээд доошлуулад дээрээс нь ногоонуудаа бүрчээ. За ингээд би юугаа пүнтүзээ доор нь хийгээд тэгээд дээр нь
За тэгээ одоо би дээрээс нь ногоонуудаа юу яагаад өгч. Ингээд тавьчих. За тийм болохоор махваага, ногоогоо бүгднийг ингээд пүнтүүзээ доор нь хийгээд. Окей. Тийм болохоор пүнтүүз илүү биш, бараг ногоо нь илүү байгааг та нар харж байгаа бах, тийм үү? За ингээд юугаа хийчлээ. Би өгчтөр манай нөгөө будаа агшаагчин дотроо би хоньны ястай махаар юу яагаад шүл гаргасан байгаа. Энэ шүлнөөсөө жоохон дээрээс нь хийж өгөөд ус хийснээс нөгөө шүл хийгүүл арай илүү гоё амттай болно. За ерөөсөө л нэг шанаг шүл хийж байгаа шүү, окей? Окей, за шүл болчлоо. За тэгээ тагаа таглаад 350 градусаар тагаа таглаад хонхоо дуурахыг сонсно. За энэ хонх дуурсны дараа бид нэр галаа бүр багасгаад 200 градус дээр болгоод 15 минут тавихад манай хоол бэлэн болно. Би хамгийн сүүлд юу нэмэн? Спинach нэмэн. Тийм болохоор спинach бол аюу хурдан халуун тоогонд чинь тэр доороо болч. Би нөгөө сой соосоо их юмарчиж. За дээрэс нь би сой соос өөрийнхөө гэртээ байгаа дуртай сой соосоо хэрэглэж болно. За ингээд сой соос хийчлээ. Тэгээ би болсныхан дараа гаргахаасаа өмнө спиначийн тэгээ жоохон sesame oil хийн. За юу, sesame тос хийчихгүй. Тэгэл болоо. За би гараа угаагаад за тэгэхээр одоо бид нэр 350 градус дээр хоолоо тавьсан байгаа. Хонхоо сонсон тийм үү? Яагаад энэ хонхны энэ одоо ач холбогдол нь юу юм бэ гэхээр ерөөсөө салат мастер дээр хоол хийх ерөөсөө зарчим бол дунд зэргийн гал дээр эхлэн, дандаа дунд зэргийн гал дээр эхлэн. Дунд зэргийн гал дээр эхлээд хонх дуурсны дараа галаа багасгаад юу болгоно, лөө болгоно тийм үү? Пилетгэн дээр ярих юм бол 1 2 болгоно. Манай энэ электрик скиллет дээр ярих юм бол 200 болгоно тийм. Тэгэл ерөнхийдөө та юуны 15 минутын дотор ерөнхийдөө хоолчин болоод өгсөн. За ингээд та нар харж байна уу тийм миний ингээд тогооны хонхон дуурайд эхэллээ. За тэгэхээр энэ тогоон дотор чинь тийм үү 87 градус хүрэхээр энэ хонх чинь дуурайд эхэлж байгаа. За 87 градус нь ямар учиртай юм бэ гэхээр 100-аас доош тийм үү 87-оос доош градусын дээр одоо хоолны шимт хижээлийг 93%-аар хадгалдаг гэдгээр энэ нууц маань энэ дээр байгаа. Тэр учраас одоо хоол чинь бас илүү гоё амттай болно. Ягаад гэвэл хоолны чинь минерал витаминыг манай энэ систем хадгалж өгч байгаа. Тийм болохоор Salad Master гэхээр ганцхан тогооны компани биш. Salad Master бол эрүүл хоол хийх системний компани гэж хэлж болно. Тийм үү? Технологи бараг шинэ технологийн компани гэж болно. Манай компани гэхдээ одоо маркет дээр 80 жил болчихсон. Америкт хийдэг тогоонууд маань бүгд Америкт үйлдвэрлэдэг. Тэгээ манай компани маань одоо энэ жил 80 жилийнхаа ойг тэмдэглэж байгаа. За миний хонх сая дуурайд ихэлсэн. Би галаа 200 олгоод тэгээд цагаа 15 минут. 15 минут. За ингээ 15 минутын дараа хоол болоод өөрөө тогоо чин цаг тавьсан учраас өөрөө автоматар унтраад тасарчин гэсэн үг, окей. За энэ 15 минутын хооронд бид нэр юу хийж болох вэ? Тийм үү? Галтгооныхаа юмнуудыг цэвэрлж болно, хүүхдүүдийнхээ хичээлүүдийг хийдгэж болно, тийм үү? Өөрөө ингээд галтгооноос бүрэн гарч болно. Ямар ч одоо энэ тогоонд өөр анхаарал хийх ямар шаардлага байхгүй яа гэвэл цаг температураа тохируулсан учраас ямар ч одоо өөр одоо энэ чи хийх юм байхгүй гэсэн үг, окей. За энэ 15 минут болж байгаа хооронд би өөр энэн дээр юу нэмэхээ хилээтгэе. Одоо хоол болсны дараа би жоохон нөгөө sesame тос юм sesame oil нэмж өгнө. Нэг жижиг халбгаар л баг. За дээрэс нь ийм sesame seed байна. Ийм sesame үр цацаж өгнө. Тэгээд spinach
спинach нэмж өгөн. Спинach маань айгу хурдан болдог учраас ерөөсөө одоо бол эртхийг шаардлагагүй. Болсон хойно шууд хутгаад хийхэд тэгэл спинach чинь болчихно. Зүгээр уурандаа халуун тоогооныхаа уурандаа болчихно гэсэн үг. Окей. За би өнөөдөр бас манай 2 сард болж байгаа манай цагаан сарын промошнгийн тухай бас ярмаар байна. Тийм болохоор энэ 15 минутаа ашиглаад хэд хэдийн бас тайлбарлаад өгчмөр байна. За манай энэ 2 сарын промошнд маань манай энэ 5 квартын walk орсон байгаа. За энэ манай энэ 5 квартын walk гэдэг маань 4.7 бараг 5 литрийн багтаамжтай гэсэн үг. Энэ walk маань ийм бөмбөр тоогоо. Тийм болохоор ийм доотл нь ийм бөмбөр байгаа. Окей. За дээрэс нь манай энэ дотор ордог ийм жигнүр байгаа. Энэ дотор нь ингээд шууд ороод хийчдэг жигнүр байгаа. За тэр жигнүртайгаа энэ тоогоо тэгээ манай 80 жилийн ойд тусгай гарч ирж байгаа. Одоо юуны хутганы сет бас орж ирж байгаа. Окей. Excuse me. За манай энэ бас 12 инчийн бас энэ хайруулын тавг ерөөсө хитгэн үлдсэн байгаа. Манайхан хэрвээ сонирхчихээгвэл энийг аваарай. Одоо манад бараг 3 байна уу 4хэн шиг үлдсэн ба. Энэ бас limited edition гэ 80 жилийн ойд гарсан ийм тагтай хайруулын тавг байгаа. Нэгдүгээрт энэ маань ийм хавтгай хайруулын тавг тийм үү. Дээрээс нь энэний багтааж маань бараг 5.5 литр. Тийм болохоор энэ ганцхан хайруулын тавгаар биш, ганцхан биш бас хуурах хийж болно, цөв хийж болно, шүл хийж болно, тий хуушур шарж болно. Тэгээд ийм өндөр хантаа болохоор нөгөө тос өсөхгүй. Тийм болохоор айгуу гой цэвэрхэн гой хуушурыг чинь шарж өгнө. За манай салаад мастрын тогоонд шарж байгаа хуушур бол айгүй их тос хийх ямар шаардлагагүй. Ерөнхийдөө нэг 2 халбаг шар тос хийхэд л ерөнхийдөө бүрэн одоо хуушураа шарах боломжтой. Манай тогоонууд бүгд жигд одоо нөгөө юу яадаг халдаг учраас хуушур айгу хурдан гой жигд болно. Ерөнхийдөө нэг талдаа нэг 3 минут байхад л болно. 3-аас 4 минут нэг талдаа гэсэн тийм үү. Тийм болохоор нэг хуушураа ерөнхийдөө 6 минутын дотор ингээд хурдан ингээ хайраад дуусчихна гэсэн. Тэгэхээр нэгдүгээр хоол хийх процесс ч айгу хурдан, хоёрдугаар галчин жигд халж байгаа учраас ерөөсө хоол айгу жигд хурдан болно гэсэн үг, окей? Дээрээс нь хоолны амт, шимт хамаагүй өөр гоё, илүү гоё тод амттай байна. Яагаад гэвэл илүү дутуу давс эдэр хэрэглэхгүйгээр одоо нөгөө хоол чинь нөгөө 93% минерал витамин хадгалж байгаа учраас ногоо чи яг ногоогоороо махчин гоё амтаараа амтагдана гэсэн. Манай хоолны хичээл үтсэн хүмүүс бид нэр ямар ч давсгүй чикен шарж үзүүлдэг. За тэрэн дээр ямар одоо амт гардаг вэ хүмүүс. За энэчтэй ямар амт гарах болдоо, ямар ч амтлагч чигээгүй, давс чигээгүй, перц чигээгүй, юу чигээгүй чикен. Дээрээс нь чикен өөрөө жоохон тийм амт муутай мах тийм үү. Манай монголчууд бол нэг чикен идэх дургүй байдаг. Тэгэхдээ манай cooking show-н дээр одоо манай хоолны хичээл дээр хийж байгаа чикенд бол манай монголчууд бол аягүй дуртай байдаг. Вау, ийм гоё бас чикен бас ийм гоё амархан хурдан ийм гоё болдгийм бэ гэж байдгийм байна гэд хүмүүс аягүй их гайхаад байдаг. Тийм болохоор хүүхдүүд одоо аягүй их чикен идэх дуртай тийм үү. Тийм болохоор манай монгол эцэг эхчүүд бас чикенээ яаж амархан хурдан гоё шарж өгч одоо хүүхдүүдэд ямар ч тосгүй, усгүй те чикнээ яаж гоё болгож болох уу гэдэг аргачлалуудыг бас манай энэ салаад мастрын тогооны хичээлзээр үзээд хараад одоо тэр нь бас аюу их амар байдаг. Тийм болохоор жирийн одоо духовканд хэрвээ чикен хийх юм бол минимум 45-аас 55 бараг цаг болдог. Чикен бол нэлээ нөгөө нэг түүх ирэх гээд байдаг учраас тийм үү. Тэгэхэд манай салаад мастрын тогоон дээр ерөнхийдөө нэг 25-аас 30 минутын дотор чикен чинь жигэд гоё яг тосон шарсан юм шиг шарагдаж гарч ирнэ. Тийм болохоор хүүхдүүд ч одоо транс тоснууд идэхгүй те эрүүл мэндэд нь илүү хэрэгтэй, илүү дутуу тоос, илүү дутуу амтлагч те. Дээрээс нь одоо дэлгүүрээс авж байгаа энэ чикенүүд маань айгүй муу төрлийн муу чанарын тосон шарагдаж байгаа учраас хүүхдүүдтэй аль болохоор хэрвээ чикен шарж идүүлмээр байх юм бол манай салаад мастрын тогоон дээр ямар ч тосгүй гоё яг шижгэнсэн гоё чикен идүүлмээр байгуул одоо ямар ч тосгүй шарах боломжтой шүү гэдгийг бас бид нар манай хоолны хичээл дээр үзүүлдэг. За дээрээс нь манай 2 сарын промо маань ерөөсөө ингээд 2 сарын одоо ингээд 2 сарын 28 ингээд
дуусчин. Тийм болохоор хэрвээ сонирхож байгаа хүмүүс байх юм бол манай Salad Master Mongolia USA гэсэн манай customer page байгаа. Тэр пэйж руу ороод манай үн цэнтэй бүх зураг мураг бүх тайлбарууд тэр дотор байгаа. Тийм болохоор манай пэйж руу нэгдээд та нар манай product үн мөн бүх юм одоо мэдээллийг авч болноо. За одоо ингээд манай нөгөө галыг чи ингээд бууруулчихаар ингээд хонхчин дуурхаа болчихж байгаа. За тэгээ одоо 9 минутын дараа миний юутэй хуурга маань пүнтүүцтэй хуурга маань бэлэн болноо гэсэн үг. Окей. За энэ хооронд одоо 9 минут байгаа юм байна. Энэ хооронд бас юу хэлмээр байна гэхээр би одоо өнөөдөр пүнтүүцтэй хуурга бас жоохон будаатай би энэ будааг бол түрүү өдөр хийчихсэн манай хүүхдүүд сургуулаасаа орж ирээд будаа идмээр байна гэхээр будааг нь илүү төрүүлээд хурдан хийцээ. Энэ манай 1 квартын жижигхэн тоогоо. Манай энэ 1 квартын тоогоо болохоор ерөөсөө 1 литрийн жоохон 1 литрээс доош гэсэн 0.7 байна уу 8 байна уу те. Тэгээд энэ дотор бид нэр манай монголчууд одоо юм жижиг тоогоо хэрэглэхгүй дандаа том тоогоо аммаар байна гэх тэгээд байдаг. Энэ жижиг тоогоонууд маань ерөнхийдөө яг өдөр тутмын одоо хэрэглээнд аюул хэрэгтэй тоогоонууд энэ дотор каша хий чин нэг хоёр хүний шөлөө хийгээд идчихин өглөөнийхөө үндгийг чанаад идчихин те. Одоо ингээ би 2 аяга будаа ингээ тоогоондоо юу яатсан бахад бас дүүрээгүй. Тэгэхээр энэ 2 аяга будаа ингэж тал ингэж дүүрч болж байна гэдэг чи ямар их багтаамжтай вэ гэдэг нь ойлгомжтой тий. Манай тоогоонд одоо ийм жоохон 1-2 аяга будааг бол би энэ жижиг 1 квартынхаа тоогоонд хийчдэг. Хэрвээ 3-аас дээш одоо юу авах юм бол будаа авах юм бол би манай энэ том будаа агшаагчнд хийдэг. Манай энэ будаа агшаагч болохоор 5 литрийн багтаамжтай. Энэ дотор 3, 4, 5 тий аяга будаа бол хангалттай орно. Дээрээс нь манай будаа агшаагчнд гоё шүл хийж болно, ясны шүл гаргаж болно, бүтэн том дахиа шарж болно, бүтэн том одоо махнууд одоо юуны махнууд өвчний махнууд ч юм уу те том махнууд шарж болно. Кейк хийж болно, тараг хийж болно, хуурга хийж болно, шүл хийж болно, цөв хийж болно, плов хийж болно, бүх дуртай бүх хоолнуудаа хийж болох учраас манай будаа агшаагч бол ганцхан будаа агшаагчд зориулахгүй бүх төрлийн хоолнууд хийхэд бас яг плетик шиг ажиллана. Тийм болохоор манай энэ хоёрын цахилгаан тоогоон байхад би түрүүн та нар миний видеог үздэг хүмүүс мэдчихэж байгаа би хэлдэг, байнга хэлдэг. Галтооны энэ одоо плетик одоо ямар шаардлагагүй одоо духовк хэрэггүй, плетик хэрэггүй, микровейв хэрэггүй те. Энэ хоёр тоогоо хахад энэ хөдөө аваа явчих болно, кемпингд аваа явчих болно, хотелд аваад явчих болно, хотелд өөрийн галтоогоонтой явж гинаа л гэсэн үг. Окей. За тийм болохоор би 1 квартынхаа тоогоонд яаж будаагаа хийсэн бэхээр мэдээж усаа тааруулаад будаагаа яагаад 1 аяга будган 1 аяга ус. 1 аяга будаа 1 аяга ус. Окей. Тэгээд ерөөсө дунд зэргийн гал дээр юу яагаад халаагаад тэгээд энэ хонх дуурахад галаа багсгаад 1-2 лөө багсгаад 20 минут тавиал будаачин бэлэн. Тийм болохоор будаа агшаах бол аюу амархан хурдан дээрээс нь манай энэ будаа агшаагчнд манай Salad Master-д агшааж байгаа будаа нэгдүгээр төлөгдөхгүй яг гоё жигд болно. Тэгээд энэ та нарын зарим будаанууд будаа агшаагчнд хийсэн энэ будаанууд одоо ингээ манай будаа болохоор ингээ нэгчл ингээ будаачин бүр ингээ бутарч унаад ийм гоё яг сушины одоо юу ч будаа шиг гоё ингээд болдог шүү. Окей. Тийм болохоор манай Salad Master дээр будаа агшаагаа сурцсан хүмүүс өөр будаа агшаагчн дээр будаа агшаахаа болохгүй байна, муухай амттай байна, амт нь гоё гарахгүй байна, ийм гоё хөвсгөр гоё болохгүй байна гэдэг. Тийм болохоор манай Salad Master-ийн тоогоон дээр будаагаа агшаад үзээрэй. Аюу том ялгаатай. Тийм болохоор та нар будаагаа ямар байх нь ямар гоё амттай байх нь гэдгийг бас үзээрэй. За ингээд манай будаа ойлгомжтой тий. За би түрүүн тоогоонууд ярьсан. Манай хутга утахгүй би хутгнуудаа лайв хийж үзүүлнэ. Тэгээд манай хутгнууд маргааш орж ирэх гэж байна. Тийм болохоор 80 жилийн ой зориулаад 17 ширхэгтэй иж бүрэн хутгны сет гарч байгаа. 80 жилийн ой зориулав гэсэн бүр тэр мод нөгөө хутга хийдэг модон дээр нь бүр юм гоё лого өдрөө тавьчихсан гоё хутга ирж байгаа. Би тэр хутгийг маргааш ирэхээр орой манай Salad Master Mongolia USA гэсэн пэйж дээрээ анхны одоо тэнд байдаг яг кастомеруудтай эхэлж үзүүлнэ. Одоо энэ public бол би 2 сарын 28-нд тэр хутгнуудаа энэ public open одоо энэ Facebook дээр
тавина. Ягаад гэвэл одоо манай салаад мастер дэлхийд даяар байдаг. Одоогийн байдлаар манай салаад мастрын одоо улсаар ингээд одоо нөгөө шин нөгөө нэг продуктуудаа танилцуулаад одоо ингээд хурлууд болж байгаа. Би саяхан Австрали яваад ирсэн, саяхан би Дубай яваад ирсэн. Тэгээд одоо манай зарим газрууд одоо тэр гутхыг үзээгүй газрууд байгаа. За тийм болохоор ингээд улс болгонд ингээд ард ардаасаа ингээд нөгөө шинэ продукт үзүүлж байгаа учраас бид нар одоо 2 сарын 28-нд яг албан ёсны одоо дэлхийд даяар бүгд одоо public одоо тэр шинэ продукт маань гарна. Харин манай private одоо манай customer-ийн page дээр байдаг Salad Master Mongolia USA гэсэн page дээр байдаг хүмүүс маань маргааш одоо тэр хутганы сетийг би яг задлаад хайрцагнаас нь задлаад үзүүлнэ. За сая манай цагаан сарын бүхийн барилдаанд төрүүлсэн залуу маань бас манай Salad Master 80 жилийн ойд гарч байгаа энэ гоё хутганы сетийг бас хочсон байгаа. Тэр залуудаас мессеж ичээд өнөө маргаашгүй бас хүргэж өгнө тэр бэлгийг. За өөр одоо юу вэ гэхээр ингээд миний хоол болцсон. Миний 9 минут дуусчлаа. За ингээд хоол маань болсон. За хоолоо үзье. За нэгдүгээр аюу гоё үнэрхтэй байна. Бүх гоё ногоонууд нь гоё жигэд болсон байна. Окей. За би энэн дээрээ юу нэмэх вэ гэхээр энэ хардаа энэ пүнтүүз ингээд зүв зүгээр гоё болцсон байна. За ингээд пүнтүүзээ яагаад би энэ дотор одоо спинач хийгээд халуун тоогоон дээрээ шууд спинач хийж болно. Окей. Тэгээ жохон sesame oil жохон дээрээс нь хийж өгнө. За би энэ спиначд юу яагаадах вэ? Холиотох вэ? Тэгээд за жохон нэг халбаг жижиг халбгаар тийм үү нэг халбаг sesame oil байхад хангалттай. За дээрэс нь бас жохон sesame үр цацаж өгч болно. Окей, энэ үрнээс ингээд жохон цацаад өгчөж болно. Окей. За ингээд би ерөнхийдөө тогооныхаа тагийг таглчвал ингээд спинач маань бас амархан хурдан болчихно. Тийм болохоор би зүгээр тагаа таглаад би 5 аваад ирээ. Тэгээ бүгдээрээ хоолноосоо амсъя. За спинач маань ингээд халуун уурандаа ерөнхийдөө болчихно. Тийм болохоор би спиначаас бусад юмнууд нь ямар байна гэдгийг амтын шалгаатах. За ингээд миний юу хаана сафа аваадах. За хоолныхаа амтыг амсаж үзье. Устгой амттай. Ойрт пүнтүүцтэй хуурга идээгүй. Тийм болохоор пүнтүүцтэй хуурга гоё байна. Би нэг хоньны махтай хийсэн. Борчиг, байцаа, төрлийн би нөгөө юу хийсэн, мөг хийсэн. Ийм удаан шар өнгөтэй шинжүү хийсэн. Тийм болохоор хоол маань бүгд гоё жигэд гоё амттай болсон байна. Өстой супер. За та нар гэртээ хийгээд үзээрэй. Энэ пүнтүүцтэй хуурыг ийм амархан олон төрлийн юунд одоо пүнтүүзээ буцалгаж болохгүйгээр зүгээр шууд ингээд тоондоо хийгээд пүнтүүцтэй хуурга маань жигэд гоё ногоотойгоо бүх юм чинь нэг жигэд ингээд болчихж байна. Окей. За ингээд спинач маань ерөнхийдөө ингээ уурандаа шууд ингээд болоод болчлоо. За ингээ хоол бэлэн. Одоо хүүхдүүдэд дуудана оройны хоол бэлэн. За тэгээ бүгдээрээ сайхан хоолцоогоорой, бүгдээрээ сайхан оройгоо сайхан өнгөрөөгөөрэй. Энэ weekend бас нөгөө Valentine's Day weekend болж байгаа. Тийм болохоор
Бүгдэнд нь Happy Valentine's. Тэгээ бүгдээрээ сайхан ресторанда зарим хүмүүс ресторанд явж байгаах, зарим хүмүүс гэртээ сайхан хоолунд бэлдээд гэр бүлтэйгээ өнгөрөөж байгаах. Тийм болохоор Happy Valentine's. Тэгээд дараагийн видео олтлоо баяртай. За бай.